Би циркийн техник маш том болд байна. Би акробат төсөлтөд гимнаст хичээл авдаг юм аа. Өнөөдөр миний сэдв бол циркийн мэргэжлийн акробат төсөлтийн дунд шатны сургалтыг стандартын гүйцэтгэлийн дагуу хангах юм сэдв авсан байгаа. Энэ сэдвээр бол шатнд бол 14-өөс 16 насны хүүхдүүд багтдаг юм аа. За үндсэн зорилго нь бол акробатын анхны шатны дасгал хөдөлгөөнийг сайжруулж дунд шатны стандарт дасгал гүйцэтгэлийг туршсан үр дүн юм аа. Мөн сурагчдад акробат төсөлтийн стандартын дасгалыг бүрэн гүйцэтгүүлж мэргэшүүлсэн шатанд нь бэлтгэхэд оршдог юм аа. За зөвхөн би энэ юундаа бол 3 чиглэлээр бол 3 зорилт төвшүүлсэн байгаа. Үүнээр нэгд нь бол сурагчдын анхны шатанд сурсан дасгал хөдөлгөөнийг сайжруулж стандартын гүйцэтгэлийг хангуулах. Хоёрт нь бол сурагчдын бие даасан гүйцэтгэх чадварыг судлах. Гуравт нь бол сурагчдын сурсан дасгал элементийг улам төвлөржүүлж цааш хийгдэх дасгалын гүйцэтгэлийг нээн илрүүлэхэд ийм уур үндэслэл авсан юм аа. За акробат төсөлтийн дунд шатны сургалтын онцлог гэвэл нь одоо сурагчид бие биедрийн өв тэгш хөгжил олон талын зориг төвчээр авхаал самбаа хөдөлгөөний хурд эвслийг давхар хөгжүүлж өгдөө. Тухайн сурагчийн нас биеийн онцлог тохируулж сургалтын аргуудыг сонгож ашигладаг бас дасгал төлөвлөлтийг хийж гүйцэтгүүлдэг. За үүн дээр бол ийм дүн таадаг. Энэ 14-өөс 16 насны охтуудын биеийн хөдөлгөөний ачаал бага чадвар нь бол арай хүүхдүүдээс бол хамаагүй илүү байдаг. Хүүхдүүд яагаад тийм ачаал бага чадвар нь судална гэвэл 17-18 наснаас эхлээд энэ одоо эртний өмнөд биеийн онцлогоос нь хамаарч 17-18 наснаас хүүхдүүдийн ачаал хөдөлгөөний ачаал дасгал даах чадвар нь хамаагүй илүү болж гэдэг юм аа. Энэ бол онцлог гэдэг тал дээр би ярьж ирсэн аа. За практик арга гэвэл дасгалыг биеэ гүйцэтгэх үйлдэлийг практик арга буюу дасгалын арга гэнэ. Энэ арга нь бол циркийн сурагчдын сургалтын 80% эзэлдэг. Бөгөөд сурагчдаас маш их хөдөлмөр хичээл зүтгэл цаг хугацаа шаарддаг. Мөн дасгалыг судлаж үйлдлийн техникийг нарийн төвхтэй байдлын онцлогоос хамаарч дасгал хөдөлгөөний тохирсон хөлбөрийг боловсруулж гүйцэтгүүлнэ. Ингээд заавал зөвлөгөөнөр бол багшин бол одоо сурагчдад акробат төсөлтийн орхийн өмнө бол аюулгүй техник үйл ажиллагааг заавал хангаж өгсөн байх шаардлагатай. Үүнд бол одоо энэ наснд бол одоо дасгал элементүүд улам одоо юу гэдэг хүндэдэг учраас бэлтгэл гэмтэл авах магадлал их байдаг. Үүн дээр бол багшин бол сурагчдыг бол бие даасан байдлыг сайн хянаж, биеийн халаалтыг сайн хийлгэж, гар хөлийн боол зөвлөж, хэвлэж байх шаардлагатай гэдэг юм аа. За энэ бол ингээд одоо 14-өөс 16 насны одоо хүүхдүүдийн одоо заавал хийх ёстой төрөх элементүүд одоо энд байна. Тав хүмүүж байгаа үстэй. Харагшаа зайлаа. Энэ төрөхүүдийг бол энэ юунд бол дунд шатнд бол ерөөсөө бүгдийг хийсэн гүйцэтгсэн байх шаардлагатай байдаг. Ер нь бол энэ акробат төсөлтийн дунд шат гэж юу юу вэ гэвэл энэ дасгал төрөхүүдийг зөв техниктэй сурснаар цаашид гүйцэлж нарийн бэлтгэхэд бол гол суурь нь одоо болж өгдөг юм аа. Биеийн тэгшээр ирэх, урагшаа баланч хөндлөн 360 градус эргэж буух, арагшаа 2 эргэж буух, араалтын сайлт хийж буух,
акробат үсрэлтийн овоол гэж энэ акробат үсрэлт төр нь бол ер нь бол тийм одоо даангаас акробат биш хүн дээр ингээд овоолж гарч үсэрч ер нь бол одоо үндсэн 5 жанртайгаа бас илүү сайн юу байж холбогддог юм аа. За дүнлийг бол энэ тодорхойлсон. Дүнлээ дараа өрн дорн болон одоо улс үндэстэн өөрийн онцлог тохируулж уламжлалт гаргаараа сурахын зэрэгцээ шинжлэх ухааны үндэстэй боловсроонгүй шинэ техник сургалтыг шинжилснээр дасгал элемент гүйцэтгэл тавигдахад шаардлагыг дээшлүүлсэн байдаг. Акробат үсрэлтийг дотор нь бол бие даасан ба хосоор олноор гэсэн чиглэлээр хөгжүүлж ирэх зэрэгцээ сонгодог хэв маяг модерн пантомимо хүчгийн тавилтанд нийлүүлэн найруулж ур чадварыг илүү шаардсан уран сэтгэмжтэй чинийг эрэлхийлсэн техник технологиг хөгжлийг илүү өргөн ашигласан байх болно. Энэ ер нь акробат үсрэлтийн юм бол ер нь айгүй тийм юу тийм гүнзгий байдаг л да. Тэгэхээр энийг би бол холноо тийм товчхон бол авчихсан айгүй тийм том задаргаа байдаг. 5-6 оноо тэгэхээр жоо тийм гүнзгий жижигэн бол авчихсан. За баярлалаа танд. За манай шүүгч багш нараас асуулт байна уу? За. Энэ бол угаасаа энэ техник технологи бол хөгжүүлж ер нь бол өргөн ашиглах боломжтой. Бид нэр өөрсдөө одоо энэ биеэрээ хийсэн юм аа. Техник дээр техник технологи дээр ингэж улам баяжуулж энэ хол одоо бид бол үндсэн хүн зорилго байна. Багш нараас ямар ном авах вэ? Энэ номыг бол хүний Эрдэнэ сайхан багшийн нэг акробат ном гаргасан. Тэрнээс асуусан. Бас өөрийн бас нөгөө хийж байсан байх туршлага адал туршлагаасаа бас орсон баа. Бид нөгөө хуучны ном болохоор Арлонжиг үг бодгүй тийм. Арлонжиг бол одоо хүүхдийг одоо эртэж гэмтгээс хамгаалж нөгөө гараараа хамгааснаас одоо ингэж бүсээр уяагаар хамгаалах нь одоо илүү төхөмтөө. Тэгэхээр Арлонжиг гэсэн бодлоо Аа. тэрнээс Арлонжиг. Ер нь бол Арлонжиг бол ер нь цаашаа одоо олон үйлдэл хийгээд одоо нэг филагийн жишээ нь явах цаашаа 3 4 5 хийхин тулд ингэж одоо гараараа ингэж одоо үйл хүчээснээс юугаар яриулна сарыг дээр өгдөг л доо. Өөр асуудал байна уу? За. Баярлалаа гамбат багшаа. Дараагийн пикч игцээ сэдв бол циркэн сэтгэл зүйн онцлог. За игцээ агшаас би нэг уучлах байгаа. Би 404 хүүгийн газ хичээлээ эхлүүлчихэд буцаад ороод ирээ та хэлтгэлээ хэвээ явуулж байгаарай. За бүгд арай байна. За би ерөнхийдөө циркэн сэтгэл судлал талаасаа ерөнхийдөө их судалгаа хийх хэрэгтэй. Тэгээ энийхээ бяцхан судалгааг танилцуулах жагаад баяртай байна. За ерөөсөө судалгааны онцлог нь юу вэ гэхээр циркийн урлагаар хичээж байгаа оюутан зуржигчдийн заргийн чанар нь хэд түвшинд байна. Үүний дасгалжуулалттай холбоон ямар дэвшилтэд хүрэх болохыг судлах онцлог нь басна. За судалгааны зорилго нь болохоор циркээр хичээж байгаа хүүхдүүдийн заргийн чанар мөн темперамент ямар хассан шин чанартай илүү байгаа хүүхдүүд циркээр хичээлээд байгаа юм бэ гэдгийг ойлгох зорилготой. За судалгааны ажлын зорилт нь алхтаа зэрэг. За хүүхдүүдийг судлах болсон.